Монгол Улсад ардчилсан үндсэн хууль батлагдсаны 27 жилийн явц тохиолдолн хүний эрх хэрэгжүүлэх шударга ёсыг тууштай хамгаалж хуульчийн нэр хүндийг өндөр дөрвөж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төвтэй биелүүлж Монголын хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хов нэмэр оруулсан зарим прокурорыг өнөөдөр Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдгээр шагналаа. Өнөөдөр та бүхэнд уулзж байгаад маш их баяртай. Яагаад тэгэхээр өөрийн биеэр ирж та бүхэнд талархсан сэтгэлээ илэрхийлэх энэ боломж олгосон гэж үзэж байгаа. Учир нь прокурорын байгууллага прокурор хуульчдын холбооны үйл ажиллагааг үргэлж дэмжиж, үргэлжлэлтэй оролцож, хуульчийн нэр хүндийг, хуульчдын чанар, хуульчдын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн гэж оролцож явж байсан учраас энийг хийж байгаамаа. Тэгээд та бүхэн дээр 2013 оноос хойш хуульчийн эрх зүйн байрны хууль батлагдаад бид бүгдээрээ хуульчдын холбоо байгууллагын гишүүд болсон. Тэгэхээр эдгээр прокурор гэж байгаа бол цаана үргэлж хуульчийг харж яддаг. Тийм учраас бид нэр прокурорын ажил мэргэжлээ хийхээс гадна хуульчийн нэр хүндийг өндөр дөрвөх, ирээдүйн хуульчид ямар байх гэхээр бас оролцож өөрсдийн бас одоо хувь нэмрээ оруулахын боломжийг олгосон ийм одоо үйл явдал болсон. Хуульчийн эрх зүйн байрны хууль батлагдсанаар бол прокурорын эрх зүйн байдал батлагдсан гэж үзэхгүй байгаа. Харин ч хуульчдын холбоогоор дамжуулж ирээдүйн прокурорууд ямар байх вэ? Прокурор тулж байгаа асуудлуудыг зөвхөн прокурор биш, нийт хуульчдаараа бас ярилцаж нэгдсэн зөв ойлголт өгөх, зөв үр дагаврыг нийгэм бий болгоход одоо ийм боломжтой болсон гэж харж байна. Тодорхойлбол Монголын хуульчдын холбооны гишүүн Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Цоодлын Батболт, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Доржотгийн Булган Цэцэг, Налайх Баханга дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Цэндаяушийн Батболт, Өмнө Говь аймгийн ерөнхий прокурор Доржийн Доной, Завхан аймгийн Досон Цэнгээс Сумдах Сум дундын ерөнхий прокурор Дүгүр Жавын Зогт Эрдэнэ нарын Монголын хуульчдын холбооны хүндэт тэмдгээр шагнасан юм а. Хүндэт тэмдгийг Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Хунан гардуулж тэдний цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүслээ. Хуульчдын сургалтын тогтолцоог бол шинжлэх ажил дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Тэгээд одоо энэ чиглэлээр бол прокурорын төлөө хуульчдын холбооны хүчит бас ажилладаг. Прокурорын холбооны тэргүүн Ариун Будаа прокурор байгаа. Тэгээд сургалтын холбооны тэргүүн Батбол прокурор байгаа. Тэгээд бид одоо нийлээд хамтраад хуульчдын үргэлжилсэн болон татсан сургалтыг мөн цаашдын одоо мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх дээр бол онцгойлон одоо анхаарч шинэ одоо хэлбэр сургалтыг явуулахын нөхцөлийг бүрдүүлнэ гэж тэгэхээр ялангуяа орон нутгийн хуульчид, орон нутгийн төлөөлөл маань энийг бол нэг үр шимийг бас илүү бүрдэх байх гэж харж байгаа. Прокурорын байгууллагын зөвлөгөө боловсон энэтэй уулзсан их баяртай байна. Цаашдаа хуульчдын эрх ашиг хамгаалах чиглэлээр прокурорын байгууллагын нэр хүндийг өргөх хамгаалах чиглэлээр прокурорын хууль ёсны эрх ашиг хамгаалах чиглэлээр прокурорыг хөгжүүлэх чиглэлээр бид бүхэн амжилттай хамтран ажиллана гэж итгэж байгаагаа илэрхийлээд таны цаашдын ажил үргэлжлүүлэх амжилт хүсье.